Сайн байцгаана уу? Ингээд англи хэл сурж байгаа болон сурахыг хүсэж байгаа хүмүүс зориулсан цуврал лекцийн 2 дугаар дугаарыг эхлэе. Өнөөдөр үзэх сэдэв бол англи хэлний 44 авиаг үзэх юм аа. Одоо англи дээр IPA гэж нэрлэдэг. IPA нь International Phonetic Alphabet гэсэн үгний товчлол. International гэдэг нь олон улсын, phonetic гэдэг дуу авианы alphabet үсэг. Олон улсын дуу авианы үсэг гэдэг IPA. Англи хэл нь 26 үсгээр бичдэг. Гэхдээ 44 IPA үсэгтэй байгаа. Тэгэхээр англи хэлний дуудлага сурахын тулд эхлээд 26 үсгээ сурчаад дараа нь 44 IPA дуудлагын үсгээ сурах хэрэгтэй. Дуудлагын үсгээ яаж сурах вэ гэхээр үсгээж ажиллачаад дараагаар нь Google ороод олон улсын словарны вебсайт руу ороод үгээ хайна. Үгээ хайгаад одоо book гэдэг ном гэдэг үгийг хайсан байгаа. Тэгэхээр ном гэж үг гарна. Доор нь энэ хашилтан дотор IP үсгээр яаж дуудахыг үзүүлж байгаамаа. Тэгээ энэ товчон дээр дарвал энэ хүү үгээ яаж дуудахыг уншиж өгнө. Book. За одоо энэ үсгээ сурч эхлэе. 12 их шиг дуудлага байгаа. Эхнийх нь болохоор E гэдэг үсэг дуудлага аваа. Энэ хоёр цэг нь болохоор уртаар дуудана гэсэн үг. Тэгээд ямар үгэнд орж байгаа жишээ нь болохоор sit, meet, field гэх үгнүүдэд жишээлбэл орж байна. Тэгээ энэ лууд дэмэн дээр ороод энэ хэсэгт ороод энэ дээрээ дарвал үсгний дуудлага нь гарна. E. Дараагийн үсэг маань E. Англи 26 үсэг төр байдаг. Том I үсэгтэй адилхан дуу бичнэ. Тэгээ хоёр зураас байх, хоёр цэг байхгүй. Тийм болохоор богиноор дуудаж. Тэгэхээр жишээлбэл sit гэ суух гэдэг дээр орно. Энэ хаалтан дотор яаж бичих нь гарч байгаа. Эхнийх нь болохоор яг бичгийн хувилбараар яаж бичих нь. Энэ дараагийнх нь болохоор дуудлагын хувилбараар яаж бичих нь гарч байгаа. Тэгээ энэ дээрээ хаваа нь гарна гэсэн. Дараагийн үсэг маань 26 үсэгтэй байдаг. E үсэгтэй адилхан үсэг байгаа. Аваа байгаа. Тэгэхээр байдаг ор гэхэд ашиглаж байгаа. Дараагийн үсэг маань гэдэг тийм гэж юм шиг мөртлөө гэхдээ хоолоогоороо тэгж гавь гаргахыг хэлтэн. Тэгэхээр энд муур гэд cat гэд ингэж үчээд аваа нь бол ингэж үчиж байгаа гэсэн. Дараагийн үсэг маань уртаа байгаа. Үсэгтэй адилхан жижиг үчээд ард нь хоёр цэгтэй байна. Тэгэхээр уртаа гэд. Дараагийн үсэг маань үсгээ эргүүлсэн юм шиг юм үсэг. Үсэг. Тэгэхээр dog гэж нохоо гэхэд ашиглана. За дараагийн шиг маань C үсгийг эргүүлээд ард нь хоёр цэг тавьсан юм шиг үсэг байна. Уртаа үсэг. Тэр warm гэдэг дулаахан гэдэг үгэнд ашиглаж байна. Дараагийн үсэг маань U үсэгтэй адилхан доо. Том U үсэгтэй адилхан юм үсэг байна. Энэ нь болохоор ном гэхэд ашиглана. Book гэх
어, Дараагийн үсэг маань жижиг юу үсгний ард хоёр цаг тавьсан байгаа. Тэгэхээр 우, урт үүгээр дуудана. Blue, shoe гэ. Blue гэ. Цэнхэр shoe гэ. Готол гэхэд ашигланаа. Дараагийн үсэг маань одоо энэ богино үсэг байгаа. Монгол том ээл үсэгтэй ойролцоо. Тэгэхээр яаж ашиглах вэ гэхээр бас автобус, блад, ян гэдэг цус, залуу гэдэг иймэрхүү үгнүүд гардаг. 아, Дараагийн үсэг маань болохоор 아, хоолойны гэх юм уу? Нэг тиймэрхүү аваа байгаа. Тэгэхээр уртаар дуудана. 아, Bird гэ. Тийм аваа байгаа. Энэ аваанууд нэлээд олон давтчихж өрнө учрыг нь олно. Тэгэхээр эхний удаа оролдоод болохгүй бол сэтгэлээр унах шаардлагагүй. За дараагийн үсэг маань богино байгаа. Түрүү энэ богино гэж үзсэн. Энэ нь болохоор түүнээс богино байгаа. Энэ бичлэг нь болохоор эргүүлээд тавьсан E үсэг шиг. Тэгээ ямар үгэнд орох вэ гэхээр about гэд тухай гэд тэгэхэд эхний E юм жиж богино А болж хуурна. About. 어, За юм хоёр аваа нийлсэн 8 их шиг байгаа. За эхнийх нь болохоор A гэд E I хоёр үсгийг нийлүүлсэн юм шиг бичнэ. Тэгээ day, pain, great гэд make гэ хийх, өдөр, өвчин, өдөр гэдэг иймэрхүү үгнүүд орж байна. Дараагийн үсэг маань I гэд A үсэг, том I үсэг нийлүүлсэн юм шиг. My гэд минийх гэхэд орж байгаа. Дараагийн үсэг маань C үсгийг эргүүлээд тавиад том А үсэг тавьсан юм шиг үсэг аваа байгаа. Boy гэд boy эрэгтэй хөхөд гэхэд орно. Дараагийн үсэг маань жижиг A том U үсэг нийлүүлсэн юм шиг. Ав гэд now гэд одоо гэхэд орно. 아, 아, House гэд байшин, loud гэд чанга, town гэд хот тусган гэхэд орж байгаа. Дараагийн үсэг маань E үсгийг эргүүлээд том U үсэг тавьсан юм шиг. Oh гэд go гэд явах гэхэд орно. Дараагийн үсэг маань том I үсэг E үсэг эргүүлсэн E үсэг шиг юм үсэг ба. Тэгэхээр here гэд энчээ гэхэд орно. 예, Beer гэд P гэхэд орж байгаа. Дараагийн үсэг маань E үсгийг зөв бичээд дахиад E үсгийг эргүүлээд тавьсан юм шиг юм үсэг байгаа. Тэгэхээр 예, here гэд үс гэхэд орж байгаа. За дараагийн үсэг маань том E үсгийг бичээд араас нь E үсэг эргүүлээд тавьсан юм шиг. Pure гэ ариун гэхэд орж байгаа. Pure гэд ийм аваа гарч байна. За ингээ их шиг авианууд маань дуусаад гээгүүлэгч рүү орё. Гээгүүлэгч маань 24 гээгүүлэгч байгаа. За эхнийх нь P. Энэ бол яг чэжлэхэд хамгийн амархан нах шиг. Яг 26 үсэг дээр байдаг P үсэг
хэвээрээ явж байна.爸아빠 Pen гэд үзэг гэхэд орж байна. B Б үсэгтэй адилхан. B үсэг bag гэ. Цүнх гэхэд орж байна. T үсэг бас адилхан. T 따 아따 цай гэхэд орж байгаа. D үсэг бас адилхан бичигдэж байна. Dog гэд. Нохой. 따 아다 K үсэг бас адилхан. Cat гэ. More гэхэд орж байгаа. 까 아까 Энэ G үсэг 26 үсэг дээр маань G гэж нэртэй үсэг ба. Гэтэ яг энд бол G-гэр дуудана. Тэгэхээр go гэ. Явах гэхэд орж байгаа. 가 아가 Дараа нь F яг 26 үсэг дээр яаж байдаг тэрнтэйг адилхан. V бас адилхан. 아ва Very гэ. Орж байна. Энэ үсэг болохоор жижиглэхэд хамгийн хэцүү үсгүүдийн нэг. Яг Монгол үсгэнд байдгүй. Монгол хэлэнд ч бас ер нь ашигладаг тийм аваа байгаа. Хилээ хоёр шүднийхээ завсараар оруулаад тэгээ Т үсэг хэлчигээ маягаар хэлдэг. Сэ гэд. Тэгэхээр Монгол бичлэг нь бол Монголын Ö үсэгтэй их адилхан. Тэгээ think гэд бодох гэхэд ашиглана. Ихэнх хүмүүс энэ үсгийг энэ авайг буруугаар зээгээр хэлдэг. Эсвэл хатуу тэгээр хэлдэг. Тэгэхээр энэ авайн дээр нэлээд цаг гаргаж ажиллаарай. Энэ болохоор бас адилхан доо. Яг бичлэг нь бол 6-гийн тоотой ойролцоо. Ийм үсэг байгаа. This гэд юу энэ гэхэд орно. Тэгээ ихэнхдээ TH2 үсэг цогтой энэ аваа гаргана. Энэ өмнөх нь ч бас TH үсэг энэ аваа гаргаж байгаа. Гэхдээ энэ хоёрын ялгаа нь бол хилээ шүтэнтнийхээ завсар байршуулах нь адилхан. Гэхдээ нэгэнд нь хоолойгоо илүү чичрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ Монгол Ö үсэг шиг үсгэн дээр нь илүү хоолойгоо чичрүүлээд энэ дээр нь болохоор чичрүүлэхгүй гэсэн үг. Тэгэхээр ийм л ялгаатай. Тэгэхээр хоолойгоо шүдээ хилээ удирдах дасгал хийх хэрэгтэй. За дараагийн үсэг маань S үсэг байгаа. Намархан үсэг байна. Сан гэд нар ихэд орж байна. Дараагийнх нь Z үсэг бас намархан. Зүү гэ амтны үрэлэн ихэд орж байна. Энэ байна болохоор Монгол Эш үсэгтэй адилхан ship гэд хөлөг онгоц ихэд орж байна. Ийм уртаар S үсэг бичсэн юм шиг юм хэлбэртэй үсэг байгаа. Энэ Монгол J үсэгтэй адилхан. Гэтэ зөөлхнөр хэлнэ. Яг vision гэд хатуугаар хэлвэл буруу. Тэгэхээр measure, usual, beige зөөлхөн J гэж бол ойлгоход болно. Дараагийн үсэг маань Х үсэг. H үсэгтэй адилханаар очиж байгаа. Дараагийнх маань M үсэг яг бичснээр явж байна. N бас адилхан. Энэ болохоор N үсэг бичээд уртлын хэсгийг доош нь сунгаж ütсэн юм шиг юм үсэг ба. Энэ N үсгнээс юугаар ялгаатай вэ гэхээр N, G хоёр үсэг цогт нь илж байгаа юм шигээр хэлнэ. Тэгэхээр sing гэд дуулах гэхэд орж байгаа. Тэгэхээр зөөлхнөр G-ийг нас дуудана гэсэн үг. Дараагийн үсэг маань L аваа байгаа.
Энэ бол амархан авь байна. Дараагийнх нь болохоор R яг R үсгтэйг адилхан бичиж байна. Хэлний үзүүрээр дуудана. Монгол R болохоор хэлний уг ашиглаж байгаа. Англи R болохоор хэлний үзүүр ашиглаж байгаа. Тэгэхээр red гэдэг. За дараагийн үсэг маань И үсэг байгаа. Тэгэхээр Монгол хагас эд ойролцоогоор дуудаж байна. Богинохон И. Yes гэд үгэнд ашиглана. Яа. Дараагийн үсэг маань W үсэгтэй адилхан. Дуудлага нь бас ер нь адилхан. Well гэд. V гэхэд бас орно. Яг V нь болохоор тодор V-гээ дуудахгүй. Зөөлхнөр V гэд. Дараагийн үсэг маань Ч үсэг. Хоёр үсгээс бүр хоёр бичлэлттэй. Нэг нь эхнийх нь Т үсэгтэй адилхан. Дараагийнх нь өмнөөс нь Эш үсэгтэй адилхан. Тэгээ нийлэхээр Ч болж. Тэгэхээр chair гэд сандал гэд орно. Дараагийнх нь болохоор J гэд. Түрүүчийн энэ дээд J нь болохоор зөөлхөн J. Vision гэхэд орж байгаа. Энэ нь болохоор яг Монгол J-тэй ойролцоо. Хатуу хэлдэг J. Job гэд. Тэгэхээр хоёр J-гээ ялгаж дуудах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр D үсэг тавиад араас нь J үсгээ тавихаар хатуу J болж байгаа. Яа. Анхаарах зүйлүүд бол хоёр цэг тавьсан бол уртаар дуудана гэсэн үг. Тэгэхээр ямар ч ихшгийн дараа хоёр цэг байвал уртаар дуудана. Тэгэхээр дараа нь болохоор хоёр TH үсэг нийлэхээр гардаг хоёр авиг бас анхааралтай ажиллах хэрэгтэй. Тэгээд хатуугаар дууддаг J-гээ сурах хэрэгтэй. Тэгээ богино дууддаг нийт 3 А-тай болж байна. Нэг нь уртаар дуудана, нэг нь арай богино, нэг нь бүр богино гэдэг. Тэгэхээр 3 А дуудлага байна. Тэгэхээр энэ авиануудаа сурчвал англи хэлийг акцентгүй ярьж сурахад маш чухал. За өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.